авч төрдөг байж. Ингүүлэр ингээд та. За яах вэ? Ингэхүү. Ингэсгээ зохицуулах. Эндээс навах юм. Үгүй ээ. Энд дээр өөдөө харагдчих. За голдох юм уу? Оо тий голд орно шүү дээ. Өөрөө голд орчих юм. Үгүй эмэгтэй голд орно. Ер нь зураг авах ч одоо ингээд ийм амар ингээд голдоо эмэгтэйг оруулаад ингээд зураг авах. Зураг авах. За ингээ гоё тийш хараарай. Зураг авахулъя. Чиг. За болцсон. Бодлоо тогсон ярьсан. За монголчуудаа Монгол их орныг нь танилцуулах зорилготой сумдаа сайхан амьдрын нэвтрүүлэг маань Дундговь аймгийн Эрдэнэ далай сумаас бэлтгэн үргэж байна. За бас нутгийн сайхан залуучууд маань одоо Эрдэнэ далай суманда цэвэр усны үйлдвэрийг одоо байгуулад ингээ үйл ажиллагаа явуулж байна. Та бүхэн маань өөрсдөө танилцуулаач тийм ээ. Хэдэн оноос хойш энэ цэвэр усыг үйлдвэрлэх болов энэ говь газар чинь бас ер нь усны асуудал нилээдгүй байдгийг шүү дээ. Одоо ус маань хатуулаг байдаг, шин чанартай тийм ээ. Тэгэхээр та бүхэн усыг сайхан зөөллөд олон одоо шүүлтүр фильтрээр шүүгээд одоо цэвэр усаар сумынхаа ард иргэдийг одоо тийм ээ хангана гэдэг бол их буянтай ажил юм аа. Тэгээд Эрдэнэ далай сумчин өөрөө бас их 3 аймгийн 9 сумтай хилэлдэг юм хуучнаар бол одоо сум дундын гэж хэлж болохоор тийм ээ. Хүн ам ихтэй учраас одоо яалтчгүй одоо цэвэр усны одоо үйлдвэр шаардлагатай одоо байсан баг л та. За тэгээ хэдийн үеэс ер нь цэвэр ус үйлдвэрлэе гэж санаа бас хаанаас гарч ирв тийм ээ. За ингээ үүсгэн байгуулч манай Эрдэнэ сүх маань байна. Тий. За баярлалаа. За танай төлөвт олж байгаа баярлж байна. За тэгээд битээр 2015 оноос найзаа сайн цэвэр усны үйлдвэрийг аваад тэгээ одоо сум оронтогтой цэвэр усны үйлдвэрлэлээ ажиллуулад өдөө хүртэл ажиллаж байна. Тэгээд цэвэр усны асуудал гэж байгаа нь бас тэ бас их чухал. Одоо манай говь гэдэг чи одоо ер нь бас нэг л хужир тэ их ер нь юутай л тэ. Тэгээд шинэ машин аваад 2021 онд шинэ шүүлтүр усны үйлдвэр аваад одоо ингээ өдийг ажиллуулж байна. Өдөртөө хичнээн литр усыг яаж үйлдвэрлэж байна? Ямар савлгаатайгаар бас хааш нь борлуулж байна тийм ээ? За намайг мөнх жаргал гэдэг би энэ хүний эхнэр байна. За бид хоёр ер нь бол 2006 онд анх хоёулаа аж ахуй нэгж одоо яг сод бриллиант ХХК гэдэг хувийн аж ахуй нэгж анх байгуулж ажиллаа хийсэн бизнес их ажлыг эхэлсэн. Бид тэрийн бизнесийн ажлыг анх эхлэхэд бол миний нөхрийн хоёр ах маш их дэмжлэг тусалцаа болсон. Тэрнийх нь одоо тэр үндэс суурин дээрээс нь бид тэр залгуулад ингээд аж ахуй нэгж ажиллуулад үйл ажиллагааг нь улам өргөжүүлээд тэлээд ажиллагаа хийгээ явж байна. За тэгээд цэвэр усны үйлдвэрлэл бол 2015 онд анх байгуулагдсан, найзаасаа худалдаж авсан. За тэгээд ер нь бол одоо гүний худгаас усаан татаж нөөслөө тэгээд одоо 8 төрлийн шүүлтүүрээр шүүж 3 төрлөөр савлж байна. 18.9 литр, 5 литр, 13 литрийг ингээ 3 төрлөөр савлж борлуулж байгаа. За борлуулалтын сувг гэх юм бол битээр сумынхаа бүх хүнсний дэлгүүрүүд болон за тэгээ албан газрууд айл өрхүүдтэй хүргэлтээр үйлчилж борлуулж байгаа. За зэрэгэлдээ сумууд руу бас хүмүүс хэр авч байна. За зэрэгэлдээ сумуудаас л тэгэхээр илүү малчид. Тийм манай малчид бол бас их сайн авдаг. Яагаад тэгэхээр манай ер нь говийн бүс газруудын унтны усны асуудал бол нэлээд тулгамцсан асуудал. Энэ бол угаасаа улс орон дээр яригддаг. Шүлтлэг ихтэй, хатуулаг ихтэй. За ер нь бас л зөөлрүүлж шүүж уухгүй бол хэцүү байдаг. Тэгээ ер нь юу яадаг штэ. Одоо нэл хүүхдтэй тэгээд нэг ус зохиохгүй улсууд эмчилгээний заалттай тэгээ тийм улсууд өдр бол маш их гололж аягүй их хэрэгэлдэг. Тэгээ хөдөөний малчид бол бас их сайн хэрэгэлдэг.
За тэгээд энэ зэрэгэлдээ сумдуудаас сумд итгээл аймгийнхан ч бас их авч хэрэгэлдэг юм шиг үлээ. Байсгээд ер нь тэгэл утсан дуудлага ер нь хаанаас нь одоо тэнд энд хөргүүлж авыг нь хаана вэ гэхээр хаа байсан өмнө говийн цогц зийд байна гин хотод байна гин дорн говьт байна гин өвөр хангаад байна гин ингээд тийм нөгөө юу яадаг хотор нүүдэл бас ойрын жилүүд чих болж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд шилжих хөдөлгөөн хүмүүсийнхээ шилжих хөдөлгөөнийг дагаад ус маань бас ингээд дамжаа борлогдоод явдаг юм шиг хэлээ. Тэгээд эндээс нөгөө манай савн дээрх хаягны дагуу битэртэй бас их холбогддог л доо. Энэ тэгээ болор усыг одоо ингээд энэ тэндээс хүмүүс захиалаад байна гэхээр бас ямар шин чанартай болохоор нь одоо хүмүүс ингээд захиалаад байна. Яг нь ерөөхдөө аймгийн төвүүд тийм ээ. Одоо бүгдээрээ л одоо цэвэрсэн үйлдвэрүүд байгаа шүү дээ. Танаа энэ усны шин чанар бас бүтцэн ямар болохоор гэж хүмүүс захиалаад байна. За яг тийм онцлсон бүтэц онцлог болвол байхгүй яг одоо бусад шүүс устай адил тэ нийтлэг шинж тэгээд улирал болгонд аймгийн мэргэжлийн хяналтаа усныхаа одоо 3 төрлийн хэдийжээс авчиж шинжилүүлээд дандаа шинжилгээгээ авч явдаг. Ойр гэсэн үгнээс л. За аймгийн төв рүү бол одоо яг борлуулалт бол яг сонирхсон аваад явдаг тий. Аймаг руугаа бас энийгээ түгээлт хийх гэр чинь бас зайтай биз дээ. Аймаг чинь болохоор өөрөө нэг үйлдвэртэй байхгүй чандам нэгээд тий цусны үйлдвэртэй болохоор аймгийнхан тэндээ орчдөг. Манайх болохоор сайхан овоодлогэр хангаа. Тэгээд манай хоргийнхоо бүсийн сумдад бас борлуулж шүү дээ. Тэрэндээ л борлуулагдаад бүгд хэрэглээ явчихдаг. За цаашдаа энэ усны үйлдвэр маань бас үйл ажиллагаа яах вэ? Өшөө одоо цар хүрээг нь өргөжүүлэх үү? Өшөө их литрээр гаргаад одоо хэрэгцээтэй газар руу нь одоо тээвэрлэж аваачих ч гэдэг юм уу те. Яг хөө мэдээж хэрэг танах руу бол засмал зам одоо ингээд ер нь нэгэл ярьж л байна л нэг зам дагаж хөгжүүлэх хичээр тийм ээ. Ингээд сумн дээр залуучууд маань ингээд бүтээгдэхүүн тийм ээ брэнд үйлдвэрлээд ингээд хийж болж гин хамгийн гол нэг тээвэр логистик одоо юу гэдэг зам харилцаа хол ойр гэдгээс шалтгаалаад одоо эдгээр хүмүүс маань бас борлуулалтаа тэр болгон тий бүр ингээд цар үрээгээ тэлэх бас боломж хэцүү байгаа юм шиг санагдаад байл та. Тэгээд би бас нэг зүйлийг уриалах гэдэг. Дархны замаар явж үзсэн тий. 4 игнэ 2 урсгал байгаа шүү дээ. За энэгээр бол одоо турган шуурхаа явж штэ. Одоо бол ерөөсөө ийшээ дархан сэлэн эрдэнэт хөвсгөл рүү явхад одоо асуудал болчтой шүү дээ. Маш богино хугацаанд ингээ явчих чинь. Тэнд одоо янз бүрийн амархан муудах ч гэдэг юм уу, янз бүрийн үйлдвэрлэл эрхлэх юм бол нааш чааш нь ингээд түгээхэд хялбар болж ин гэдэг шиг 21 аймгаа бид нэр одоо дархан шиг 4 игнэ 2 урсгалтай замаар одоо холбох цаг нь иржээ. Яг хөтэ хуучнаа бодвол одоо 21 аймаг нь чанартай чанаргүй засмал замуудаар холбогдож байна. Тэгэхээр бид нар алийн бол ингэж байх вэ? Бид нар бас хөгжил дэвшил рүүгээ хурдан явмаар байна. Улс орноо хурдан хөгжүүлмээр байна гэдэг утгаараа 21 аймгийг 4 игнэ сайн чиний авт замаар за 330 сумаа 2 игнэ одоо ядаж 2 игнэ. Тэгээд гэхдээ бас өргөн тавил та. Алин болон хажуунаас нь одоо идэвхтэй тийм ээ. Сайхан өргөн шиг тавиад нэг машин гүйс төрүүлэх гэдэг юм уу ингээд машин урсгал сүрээд ороод ирлээхэд нөгөө машин ингээд зөрөө гарчхаар ингээд нэг юм хангалттай зайтай 2 гинэ замаар 330 сумаа ингээд холбоод өгөх юм бол одоо яг та бүхэн шиг тийм ээ ингээд сумандаа сайхан одоо тэр тухайн орон нутгийн онцлогтой энэ ус одоо тий бусад одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нааш шааш нь одоо ингээд саадгүй нэвтрүүлэх боломж үүсэх байхгүй. Тэгээ тийм зүйлийг бас уриалж байна. Зүг биз дээ. Зүг. Юу ер нь бол саяхан сонсч ийл одоо нөгөө дундгой Улаанбаатар дундгой 70 задгадын одоо нэг засмал зам маань яг нэг улсын хэмжээний бас нөгөө нилээн одоо маш их ачаал одоо нөгөө улс орны одоо гол өнөө эдийн засгийг чинь юу яаж байгаа нэмэгдүүлж байгаа нэг гол уурхай ч өмнө говьт байгаа. Тэр уурхай одоо энэ 3 газрын эсэ холбосын замыг бас нэг 4 игнэ болгох гэж байгаа гэсэн тийм одоо төсөв юм яригдсан гэж сонсч байсан. Би тэгэхээр бас тэрнийг бодоод бас дотроо бас талархаа баярлаад байгаа. Тэгээ манай сумын хувьд бол нөгөө хтэдийн хэлгийн зам гэл одоо бас яригдал байгаа л да. Тэгээ саяхан улсын хурлын сонгуулийн өмнө 2 талаас эхэллээ л гэж байсан. Тэр одоо яриад байгаад байгаа хизээ яг биелээ олох юм. Хэрвээ биелээ олоод өнөхөр өрсөн дээр хаа газараа замтай олчихол юм бол зам дагаж хөгжил гэж тэр бол одоо бас хүлээж л яарч л энэ замтай болоосой гэж.
Одоо энэ нөгөө автозамаар улс орноо шүлтсэн маш олон юунууд бодисчнууд байгаа шүү дээ. Солонгос улс тийм ээ. Одоо 90-ний дайнаас хойш Солонгос ч одоо Монгол хажууд нь Азийн цагаан дагн магн гэл ямар одоо бүгдээрээ үйлдвэрлэгч болцсон тий. Монгол бол мундаг байл шүү дээ. Тэр үед бол Солонгос бүр үгээгүй ядуу тий. Ямар ч ногоон байгууламжгүй, ямар ч дэд бүтцгүй болоод ингээд бөмбөг дэлбэсээр байгаад ингээд нэг тийм л жижиг хойг ус шүү дээ. Тэгэхэд энэ богино хугацаанд ингээд өнөөдөр дэлхийн тэргүүлэгч улс болчлоо. Тэр улсынх нь хүмүүс одоо манай монголоор ингээд тий өмнө говь чиглэл рүү одоо бидний энэ нэг ялангуяа дунд говийн зам бол олон жил одоо ад үзэгдлээ шүү дээ. Хэвээ муу нүхтэй муу зам гээл энэ замаарч нөгөө солонгосууч ингээл одоо аялал жуулчлал хийгээл тий монголчууд нэг 5 цаасаа өгөөл ингээл жаргаал явж штэ. Тэгэхээр энэ уус ингээд замыг ингэж тавьсан байна. Улс нь бол одоо мөнгөгүй байсан тий. Улс бол тэр бүх замыг тавьж чадаагүй. Энийг бол нөгөө бодлогоор замын компаниудад дэмжиж энэ замуудаа сайхан одоо нөгөө гэрээгээр тийм ээ түрээсээр ингээд эзэмшүүлээд ингээд улс орноо ингээд авцамаар шүлцсэн тэр том уулуудыг чинь нүхлээд тойрц сая ажил амьдралын шаардлагаар Солонгос дөөл явсан баг. Хичнээн олон уулын нүхлээр түнэл хийцэн байна тий. Гэдэг шиг манай засгийн газарч одоо ерөөсөө яаралтайгаар энэ хотод байгаа тэр олон барилгын компаниудад одоо зөвшөөрөл өгөө болох хэрэгтэй шүү дээ. Одоо хот чинь байшин барихад газар алга. Тэгээ хүсүүг ингээд замын бүтээн байгуулалт руу уриалаад тийшээ хөшүүрг хийгээд төхөр нөгөө ажилгүй байгаа барилгын компаниуд ч хүсээгүй техникээ солиод зам руу орно шүү дээ. Ингээд ойрын хугацаанд одоо тэр 50 км байт юм уу 100 км-ээр нь компани өөрийнхөө хөрөнгөөр тавиад тухайн одоо замаар явж байгаа ард иргэдээс нэг нэвтрэхэд 500 төгрөг аваад тий тэр нь одоо хэдэн жилийн хугацаанд байдیں۔ Ингээд тодорхой хэмжээгээр гаргасан зардлаа бол ашигаа нөгөө замын компани олоод авах шинэ. Ийм маягаар одоо ингээд нэг бодлого боловсруулад яаралтайгаар 21 аймаг 330 сумаа одоо автозамаар холбох хэрэгтэй. Тэгжиж улс орны хөгжил яригдана. Зам дагаж хөгжил. Хотын төгжрөл маань саарна. Хүн болгон хотод амьдрах сонирхолтой болно тий. Өөрөө одоо бас л сумдаа сайхан амьдрий гэдэг ийм нэвтрүүлгийн одоо отлогч нь продюсер хүн чинь бас л нэлээд олон сумдаар явсан байлгүй. Тэгэхэд бас л тийм болоод ер нь янз янзын замаар явж үтсэн байх. Тэгээд бас их замыг бас ярьж авах шиг байна тийм үү. Одоо яг би сүүлийн үед ингээд 12 жилийн хугацаанд би ч яг Монголынхаа 280 сумаар явлаа шүү дээ. Тэгээд зам одоо муугаа шалтгаалаад бидний хөгжрөл ерөөсөө нэг яс мэлхийн урдаар явдаг. Тэр ерөөсөө бид нар яаглаад замыг хийх ёстой юм. Энэ хотод тэр өндөр буш 40 давхар байшиг хэрэг алга. Тэнд хүн амьдрахчгүй одоо тийм зогсоолчгүй амар тайван амьдрах боломжгүй газар одоо очиж амьдрснаас одоо төр засаг барьж байгаа хүмүүс яаглаад замын тавиад өгч. Тэгвэл бид нар чи хотоосоо сүг гэж гараад өгдөө заав ээж өөрийнхөө төр зүсэн нутаг ус руугаа ингээ амьдрмаар байгаа байхгүй. Тэр боломжийг төр засаг маань одоо хангаж өгөөч гэж уриалж байна гэдэг. За уриалж байна. Миний урьд нийлж байгаа шүү дээ. Тий. Санал нийллээ. Тийм, дэх бах. Тий. За тэгээд хоёрт бас амжилт хүсье. Маш гоё байна. Ингээд энэ Эрдэнэ далай сум бол одоо яалч хүн ам ихтэй. Дундгой аймгийн хэмжээнд одоо хүн амынхаа тоо болон мас үрэг бүхий л одоо зүйлээрээ бас юм тэргүүлдэг сайхан сум байна. Тэгээд сумдаа бас баялаг бүтээгээд сумынхаа ард иргэдийг эрүүл цэнгэг усаар ингэж одоо хангаж байгаа буянтай ажлыг эхлүүлсэн хоёрт ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд цаашдаа өшөө гоё эмсдэг чигээр олон сайхан залуучдыг ажлын байраар хангаарай тийм ээ. Хэдүүлээ сумдаа сайхан амьдрах хэрэгтэй байна тийм ээ гэж одоо уриалах байна. Тэгээд хоёртоо сайхан боломж олгоё. Та хоёр миний энэ хувцсыг харсан бол одоо анзаарсан байх. Мөнх Ампер Construction гэдэг. Энэ залуучууд маань нэг барилгын материалыг Монголдо үйлдвэрлэж байгаа. Эх оронч залуучууд байна. Тэгээд Мөнх Ампер Construction манай нэвтрүүлгийг бас их сайхан үзэх дуртай. Ингээд сум орон нутагтай ингээд байшингаа сайхан өргөтгий, ажлын байр бий болгоё гэдэг ингээд хөдөлмөрлж байгаа залуучуудад сайхан боломж олгоорой гэсэн. 10% хөнгөлтийг өгөөрэй гэсэн. Тэгэхээр энэ компани маань сүүлийн үед хүмүүс хэрэглээд байгаа том лего блок шүү дээ. Энийг үйлдвэрлэж байна. Хөөсөн дулаалга, сэндвичийн хавтан, за барилгын дотор гадар будаг имүүс, басаадны чулуун будаг гэх мэтлээ ер нь байшин барилга байгууламж барихад шаардлагатай бүхий л материалыг Монголдо үйлдвэрлэх хямд чанартай үнээр үйлдвэрлэх юм зорилго тавьсан залуучууд байгаа. Тэгээ энэ сайхан эх орон залуучууд маань бас манай нэвтрүүлгийг дэмжиж энэ сум орон нутагтаа одоо ингээ сайхан ажиллаж амьдарч байгаа хүмүүст сайхан боломж олгооч гэгээд
10% хөнгөлтийг та хоёртой бэлгэлье. Та хоёр. За баярлалаа. Хугацаа заах юм бол байхгүй шүү заяа. Юмуд бол гар бариад их юм. Тэр чигээрээ тийм биш те. Тийм сарын дараач байж болно, 3 жилийн дараа, 10 жилийн дараа магадгүй ингээ бүх юм сайхан болоо 20 жилийн дараацсан. Танаа нэвтрүүлгээр орж исэн Эрдэнэ сүх байна. Нэг үйлдвэрийн байр барих гэсэн сэндвич байна уу гэж ярил 10% хөнгөлтөө аваарай. Эдний сэндвичээр би гоё өөрөө гараж хийсэн байхгүй. Одоо нэг энэ мөнх ампер констракшн биш төв амир нүцэн шүү дээ. Хотод амьдрахгүй. 7 хүүхдээ дагуулад ингээд эсвэл ингээд сайхан эрүүл агаарт стрессгүй төвжирлгүй төв аймгийн 100 мод сумд нөгөө очсон. Тэгээд бас хамтлагийн дуучин байх юм гээд. Тэгээд өөрхийн нэг дөхөнкөл ядж нэг 2-3 сар тэгэл эхлээл ядаа том хаус барьж чадахгүй. Нэг жижигхэн байшаа авэж тавиал ингээд баагаар өргөтгөл тэгэл өөрөө гагнуур сураал. Тэг нөгөө энэ сэндвич бас суманд амьдрах гэж өөрөө ширүүц тогтоогоол ингээд өөрөө мужаан болсон шүү дээ. Тэгээд болдгол юм байна. Тэгэхээр эднийхээ сэндвич айгүй чанартай юм билээ. Зузаан төмөртэй гоё хөөсний хатуу чанартай яг эдний сэндвичээр би гараж хийсэн байгаа. Та хоёр хэрвээ сонирхч ивэл сумандаа сайхан амьдрыг миний пэйж байгаа Facebook. Тэн дээр бас бичлэгийг оруулсан байгаа. За ийм байгаа. Тэгээд та хоёр маань хүсэх юм бол энэ компанилоо бас холбогдоод 10% хөнгөлт идлээрээ. За дээрээс нь та хоёртой гоё боломж олго. Энэ завшааныг ашиглаад цэнхэр дэлгэцээр та хоёрыг маань таньж нутгийн уугуул суугуул зон олондоо оюутан ахуй цагийн амт найз нөхдөдөө Монгол орны 21 аймаг 330 сумд амьдран суугаа та хоёрыг маань таньдаг бүх хүмүүст энэ нэвтрүүлэг гарах өдрийн сайхан мэдлэгээ дэвшүүлээч. За миний энэ дэвшүүлээ. За энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай. Тэгээд энэ нэвтрүүлэг хүрэх өдрийн мэндийг битэрийг таньдаг Монгол улс орон дээр байгаа мэддэг таньдаг бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе хүрэх өдрийн. За тэгээд яг би миний хувьд бол сургуулаа 10 жилийн сургуулаа төгсөөд улсын багшийн их сургуулийн өмнөх боловсролын сургуулийг 21 он төгссөн. Лагсрын багштай ангийг төгссөн. Тэр багштан болон тэр ангийг төгссөн оюутан ангийнхаа даан. За тэгээд 2006 онд төгссөн Мандах бүртгэл дээд сургуулийн бас нэгтлэн бодох бүртгэлийн ангийнхаа хамт олонд. За тэгээд одоо хоёр гэр бүлийнхээ хоёр талын аав ээж дахан дүүс тэгэл найз нөхдүүд Эдгээр сумынханда хатан ба найз маань бас нэрийн дурдаараа гэсэн. За 5 дугааргийн малчин жаргал сайхан хатан баатар найзтай аймгийн сайн малчин найздаа. За тэгэл бүх таньдаг мэддэг хүмүүстэй энэ нэвтрүүлэг хүрэх өдрийн мэндийг хүргье. Бүгдээрэнд наад жаргал эрүүлгийг сайн сайхан үгсье. За Эрдэнэ сүхний сайхан мэдлэгээ дэвшүүлээч. Өөр дотоо бүтэм юу вэ? За одоо юу одоо ихэнх манай эхнэр хэлчих шиг байна. Тэгээд одоо хоёр ахтай их хэрэлдэг. Ээж авдаа хэрэлдэг. Тэгээд төмөрөнд нэрүүлэн гад жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд одоо Эрдэнэ сумынхаа нийт ард иргэд тэгээд манай усыг хэрглэж байгаа бүх найз ард иргэд одоо тэгээд хөдөөний малчид хэрэглэгчтэй бүгдээрэнд нь эрүүлийг хүсвэл одоо эрүүлийг хүсье гэдгийг л хэлж байна да. Хэлж байна да. Тэгээд цэвэр усаа хэрэглээд цэнгэг агаараар эмсгэлээрэй гэж хэлсэн да. Та бүхэндээ баярлалаа. За. Телевизийн дааш баярлалаа. Одоо бас сайхан айдууны хамтар үлдсэн шүү дээ. За юу айдууны юм шүү. За манай эхнэр дуулдгүй. Дуулна. Сонгоёгон ч сайхан гоё дуул. Садын дөрөвний ажилдаа авахгүй л байгаа одоо. Оо тийм үү. Одоо ардаа явсан уу? Гүү. Сайн дор явсан. Гүү ардаа явсан ч биш. Ерөөсөө яг зүгээр аль нь манай дунд гоёхан чи бүгд л дуулдаг шүү дээ. Тийм тэгээд гоё дунд гоёын халбогдолтой гоё дуунаас нэг сайхан нэг бадаг яваачдээ. Гоё шүү дээ. Даал дуучин хүмүүс уртаар дуулаад гарна гэж юу ийсэн тий? За тэгээ хоёулаа дунд гоёхан дуулахгүй тий. Би дэмжиж тэгээ би дуучин юм байна. За тэгээ. За эхлэр байна. Наран тонон илчээрээсээ саран толоо гэрлэрэг үсэ агтэрмлаа шинтэн налласан адлан сүргүүд идэшилэн бичсэ дунд гомны
Мангацраа тоо хорин өлөгийн нутгаа Дохорин өлөгийн нутгаа Эрдэнэлэн доо За боллоо.